сайн байна уу? Сайн байна уу? Юу вэ? Гүбэ чи би марцлаа штэ юу гэх. Сайн байна уу? Бид гурав Улаанбаатар Импати сургуулийн 11А ангийн энэ жил төгссөн. Одоо 12А ангид орно. Намаа Игчин гэдэг. Намайг Симбрүү гэдэг. Намайг Холонгоо гэдэг. За ингээд бид гурав дээр нэмээд бас манай багийн төслийн 3 гишүүн байгаа. 11Б ангийн сурагч Мөнхцүүл, 11Б ангийн Тэлмэн, 11 ангийн Эрдэнэ. За бид болохоор Empathy Mentor гэдэг төслийг санаачлаад ингээд хэрэгжүүлээд явж байгаа. За энэ маань яадаг төсөл юм бэ гэхээр одоо хотын захын дүүргүүд болон орон нутгийн одоо сургуулиудад математик, англи хэлний хичээлийг заадаг юм төсөл байгаа. Энэ хүү төслийг яагаад хэрэгжүүлэх болсон зорилго гэх юм бол нийгэмдэр ингээд боловсролын түвшинтэй байдлыг бий болгохын тулд бид нар өөрсдийнхөө сурсан мэдлэг тэр чадваруудыг доотлихоо ангийн дүүнерт зааж сургах. Тэгээд тэрнээсээ өөрсдөө эргэж мэдлэгээ сэргээж авах, буцааж санах тийм зорилготой. Тэгтээ хамгийн гол нь бол нийгэмд ер нь бол боловсролын түвшинтэй байдлыг бий болгохын тулд энэ хүү төслийг бид нар эхлүүлсэн байгаа. За манай багийн төслөө хэрэгжүүлсэн хамгийн ихний газар бол Сонгон архин дүүрэгт байрладаг 107 дугаар сургууль байгаа. Тэгээ бид нар 5 өдрийн турш математик, англи хэлний хичээл зааж манай хүүхдүүд тууштай идэвхтэй оролцсон байгаа. Тэгээ тэдгэр сурагчид маань шантрахгүйгээр санаачлагтай оролцсны үр дүнд өмнөх байсан байдлаасаа тодорхой хэмжээгээр сайжирч тэгээ эерэг үр дүн үзүүлсэн гэдэгт итгэж байна. За тэгээ бид нар ер нь бол 107 дугаар сургуулийн үр дүнгээс хараад ер нь урамшаад тэгээд Архангай аймгийн Тариат сумд байрлах Мөрөн багийн сургууль дээр дараагийн төслөө хэрэгжүүлэхээр шийдсэн байгаа. Анх яг Архангай явна гэж шийдэх зовлон юм бол айгүй сонирхолтой санагдчихсэн л та. Яагаад гэвэл ингээ хотоос гараад тэр одоо Архангай аймаг руу очиж бүр сумын биш яг багийн сургуулиар ажиллах болох айгүй сонирхолтой байсан. Бас одоо үүний хажуугаар ер нь бол тодорхой хэмжээний айц цас байсан. Яагаад гэвэл бид тэдийг хүүхдүүд одоо юу яаж хүлээж авах бол сургууль нь ямар байх бол бид нар хичээлээ сайн зааж чадах болов гэсэн иймэрхүү айцуд бол бидэд мэдээж байсан байгаа. За бид нар тэгээд өдөр гараад шөнө очсон байгаа. Тэгээ маргааш өглөө нь босоод бид нар шууд ер нь бол хичээлийнхаа бэлтгэлд орсон. Төвшин тогтоох шалгалтынхаа материалуудыг бэлдээд тэрнээс гадна яг 7 хоногийн туршид хүүхдүүдтэй юу заах уу гэдэг хичээлийнхаа хөтөлбөрийг боловсруулад ер нь бол айгу завгүй 7 хоног өнгөрсөн. За тэгээд бид нар надад ч гэсэн миний хувьд ч гэсэн айц байсан. Яагаад гэвэл яг очиход бид нарыг ингээд багш гэж хүлээж авахгүй бол яана. Бид нар ингээд жоохон үеийнхэн хүүхдүүд болохоор жоохон ингээд илэг байраад байвал яана. Эсвэл бид нарыг яг яаж хүлээж авах бол бид нар хичээлээ сайн зааж чадах болов гэсэн айцуд байсан. За тэгтээ яг төвшин тогтоох шалгалтаа аваад ер нь хүүхдүүдтэй ингээд харьцаад үзсний дараа бол арай өөрчлөгдсөн. Бид нарыг айгүй тэгж хүндэлж ингэж багшаа гэдэг үүднээс айгүй харьцсан. Хичээл цаг тал дээр миний хувьд бол мэдээж айцтай байсан. Ялангуяа танихгүй газар, танихгүй хүмүүст хичээл заан гэж бодохоор миний санаа их зовж байсан. Гэтэ ингээд очиод хичээл заахад манай мөрөнгийн сурагчид маань их найрсаг, нөхөрсөг байсан. Бас нэлийн хүндлэл үзүүлж исэн. Тэрний ачаар би ч гэсэн ингээд нээлттэй оож санаа минь амарсан. Тэгээд өдөр ирэх тусам уур амьсгал маань улам дулаарж байгааг би ингээд анзаараад хичээл заах хүсэл маань улам нэмэгдээд хичээл заах их тухтай болсон. За миний хувьд бол би угаасаа одоо хичээл заах хүнд ингээм заах айгүй хоббитэй. Тэгэхээр яг хичээл заах тал дээр яг нэг хүндрэл байгаагүй. Харин ч бүр манай хүүхдүүд маань амар хөөрхөн хандлагатай. Би тэдний бүр амар хүндэлдэг. Яг ингээрс бид нар хизээч тийм муухай хэлж байгаагүй. Тийм болохоор тэр нэгээ биднэрт илүү урам зориг өгөөд илүү одоо хичээл ингээд заагаад л баймарыг тийм мэдрэмж төрж исэн. Тэгээ тийм болохоор бас тухайн хүүхдүүдтэй үнэхээр их баярлаа. Ингээд бид нар даалгавар өгөхөөр даалгавруудаа ингээд байн хийж ирдэг байсан. Анги дээр ингээд дасгал ажиллахаа бүр ингээд дасгалаа уралдаал ингээд шалгуулдаг байсан. Тийм хөөрхөн хандлагатай, тийм гоё хүүхдүүд байсан. За яг эхний 1-2 өдрөө хичээлийн эхний 1-2 өдрөө бол хүүхдүүд маань жоохон тотгошоогоо хандлагатай, жоохон хаалттай байсан байхгүй юу? Тэгээ бид нар болохоор ингээд багш нараас нэг ялгарах юм гэх юм бол жоохон үеийнхэн хүүхдүүд болохоор арай нэг хичээлийг жоохон сонирхолтой маягаар заах гэж үзсэн. Дундуур нь тоглоулах эсвэл хоорондоо ярилцах ч гэдэм үү хүүхдүүдтэй тэгж тотно авах гэж хичээсний үр дүнд манай хүүхдүүд ер нь айгүй хурдан нээлттэй болоод бид нартэй айгүй хурдан тассан. За тийм байсан болохоор бас надад ингээд хичээл заахад илүү тухтай, илүү амар санагдчихсэн. Тэгээ хичээлийн сүүлийн өдөр болохоор бид яг анхны эхний өдөр авсан шигээ төвшин тогтоох шалгалт шиг эцсийн шалгалт гэж авсан. За эцсийн шалгалтынхаа үр дүн харахад бол хүүхдүүд ингээд математик, англи хэлний хичээл дээр хүүхэд болгон яг тодорхой хэмжээний өөрчлөлт нь бол гаргасан байсан. Тэрийг харахаар бүр ингээд
хүүхдүүдийн өмнөөс бүрийн бахархах сэтгэл төрөөд бидний хувьд ч гэсэн ингээ манай төслийн маань үр дүн нь маш сайн гарсанд бол айгүй их баяртай байгаа. За тэгээд ингээд 7 хоногийн туршид бид нэр хамт Архангай аймагт байгаад баярлаад ирсэн дараа болохоор надад төрсэн сэтгэл гэх юм бол ингээд гэрээсээ өөр газар хүүхдүүдэд хичээл зааж үзээд ингээд бас нэг юм мартагдахааргүй тийм дурсамжийг бүтээсэн юм шиг санагдаж байгаа. Яагаад гэвэл айгүй зөндөө олон адал явдалтай айгүй гой 7 хоног болж ер нь бол өнгөрсөн. За тэгээд бидний бас нэг хэлэх гэсэн юм гэх юм бол Empathy Mentor гэдэг манай төсөл маань зөвхөн биднээр ингээд дуусчих биш. Манай доотлын үеийн дүүнер дараагийн үеийнхэн маань ч гэсэн энэ төслийг цаашаа авч яваад мөрөн багийн сургуультай хамтарч ажиллаа. Зөндөө олон хүүхдүүдэд илүү чанартай, илүү олон удаагийн хичээлүүдийг орж цаашдаа ч гэсэн сайн харилцаатай болоод хүүхэд болгон тэгш эрхтэйгээр суралцаасаа гэж манай багийн зүгээс хүсэж байгаа шүү. За мөн манай багаас мөрөнгийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна. Ялангуяа сурагчид нь ихтгэдтэй оролцож хүндлэл үзүүлсэнд их талархаж байгаа. Хичээл заахад их тухтай болгосон. Тэгээ ингээд мөрөнгийн багш нартаа бас баярлалаа гэж хэлмээр байна. Бид эдийг очиход их сэтгэлээсээ хандаж, сэтгэлээсээ дэмжиж өгсөн, их нээлттэй байсан. Тэрэнд нь их баярлаж байгаа. Мөн бид эдийн одоо төслийг хэрэгжүүлэхэд үргэлж тусалж дэмжиж, үргэлж одоо бидрийг гэдэг байсан Улаанбаатар Empathy сургуулийн хамт олон болон сургуулийнхаа захиралд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа.